нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчтэй хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаараар хавдрын өвчлөлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болон эрүүл мэндийн салбарын төсвийн талаар хавдар судлалын үндэсний төвийн захирал Эрдэнэ хөтэй ярилцгаална. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай хар хайрцаг нэвтрүүлэгт орж байгаад маш их баярлалаа. Хоёлаа ярилцлага илүү өнөөдрийн нөхцөл байдлын үнэлгээнээс эхлэе гэж бодож байна. Таны удирддаг хавдар судлалын үндэсний төв 2022 оны датагаар бол 150 мянган хүнд үйлчилсэн гэсэн юм. Та ярилцлагыг өмнө өгсөн нэвтрүүлэг ярилцлагуудын үеэр бол хэлж ирсэн. Энэ бол мэдээж өссөн тоо баримт. Хавдрын тохиолдол Монголд өсөх болсон гол шалтгаан нь юу вэ гэж та харж байгаа юм? Ер нь Монгол улс дэлхийн нийтэд харьцуулахад энэ хавдрын түвшин хэр зэрэг хаана явж байгаа гэдэг асуултаас ярилцлага эхэллээ. Баярлалаа. Тэгээд Монгол улс хавдрын өвчлөлөөр бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад бүр их тэргуун баримт ороод байхгүй. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн дөнгөөр бол бид 47-д явж байна. Өөрөөр хэлбэл эхний 50 дотор явж байгаа. Ямар ч гэсэн 1-2 гээд тийм эхний өвчлөлөөр бол тийм тэргүүлээд байгаа улс орнд биш. Гэхдээ эхний 50-д явж байгаа улс орнд орсон. Урд нь бол 50 хавцаал явдаг байлаа шүү дээ. Тэгээ одоо жаахан урагшлаад 47 болж өөрчлөгдсөн байгаа. За хамгийн гол нь нас оролтоор бид нар дэлхийд тэргүүлээд байгаа. Нас оролтоор хэдийгээр өвчнөний ихээр ингээд эхний 50 дотор ингээд яваад байгаа боловч нас оролтоор эхний тэргүүлэх шалтгаанаар одоо хавдар гэдэг өвчин Монгол улсад 100 мянган хүн тохиолж байгаа хуваарай нийт 181.4 байна. Буюу Монгол улсын дараах нас оролтын түвшин 90 байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл та 2 дахь улс орноос 2 дахин илүү тоогоор энэ Монгол улс нас орж байна гэдээ бид нар тэргүүлэх шалтгаанд орсон. Тэгээд дэлхийн улс орнд тэргүүлж байгаа. За энэ хавдрын шалтгааны нас оролтын шалтгааны үндсэн 2 шалтгаан байгаа. За 3 шалтгаан гэж үзье. Элэг, ходоод, улаан хоолой гэсэн энэ 3 шалтгаанаар бид нар илүү нас орж байгаа. Та бол Америкийн нэгдсэн улсын CDC буюу одоо эрүүл мэндийн яам гэж баргилж болохоор нөгөө талдаа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж хэлж болохоор энэ хоёрын огтлолцтой байдаг энэ байгууллагад ажилласан ажиллаж исэн Монголын анхны хүн. Тэгэхээр бас заавал асуумаар байна л да. Нийгмийн эрүүл мэндийн асуудал буюу одоо урьдчилан сэргийлэх тал дээрээс одоо манай эрүүл мэндийн салбарынхан хөрөнгө оруулалтыг хэрхэн хийж байна вэ? Энэ одоо хангалттай байна уу? Ягаад гэвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаач гэдэг нь олон улстай гарсан судалгаанууд байдаг. Урьдчилан сэргийлэх энэ үсэд оруулж байгаа 1 цент эргээд одоо өр өгөөж нь бол 20 цент байдаг. Буюу энэ хөрөнгө оруулалт нь урьдчилан сэргийлэх салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт нь эргээд нөгөө тусламж үйлчилгээний хөрөнгө оруулалтыг бараг 2-оос 4 дахин бууруулах боломжтой гэсэн үү тийм судалгаанууд их байдаг. Тэгэхээр энэ тал дээр таны бодол. Тийм ерөөсөө энэ судалгаануудын үндэс нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлсэний үр дүнд бид бүхэн ирээдүйд хохирох эрүүл мэндийн бодит хохирлоос гадна эдийн засгийн хохирлууд үүсэх юм байна. Энэ нь болохоор одоогийн байгаа төвшнгөө хэрвээ бид нар бууруулж чадах юм бол хянаж чадна. Хэрвээ энэ хэвээр байх юм бол үргэлжлээд алдж байгаа он жилүүдээс авахгүйгээд эдийн засгийн нөлөөлөлд эдийн засгт улс оронд дотоодын нөхцөл бүтээгдэхүүнд үйлчилж байгаа мөнгөний хэмжээ ихсэх юм а гэдэг л ийм дүнгууд байгаа шүү дээ. Тийм ч учраас Монгол улсын засгийн газар өнгөрсөн жилүүдэд бол бид их хөвгөн хийдгүү байсан зүйлээ хийгээд өнгөрсөн 2023 онд бид бүхэн нийгмийн эрүүл мэндийн хуулиа баталсан. Яагаад тэр хуулийг баталж байгаа вэ гэхээр нийгмийн эрүүл мэндийн энэ асуудлуудыг бид бүхэн Монгол улс орхицсан байсан. Орхицсан байсан учраас ингэж хуульчилж гаргаж өгөөд түүндээ санхүүжилт тавиад ажиллах хэрэгтэй байна л гэдэг ийм асуудлууд орсон. Тэгээд өнгөрсөн оны 24 оны 7 сард гэхэд тодорхой төсвүүдийг аваад тэгээ энэ төсвүүдийг улсын хурлаар оруулаад засгийн газраар улсын хурлаараа батлаад тэгээ ингээд төсөв тавьж өгсөн байгаа. Гэхдээ өнөөдөр хүртэл хэрэгжсэн зүйл бол байхгүй л байна л да. Тэгэхээр энэ нэг хууль хэрэгжих үйл явц, хууль гаргах үйл явц ингээд маш удаан явж байгаа. Хууль гаргах гэж бид нар нэлээд утсан. Одоо хууль гаргачаа тэрийг хэрэгжүүлэх гээ ингээд явахлаар
Эдгээр төсөв мөнгө ингээд орцсон ч гэсэн тэрийгэ бүтцээ тодорхойлоод зохион байгуулад за ямар хэсгээ аваад ажиллах уу гэдэг ингээд бүтцийн тодорхойлт тийм зохион байгуулалтыг хийх үйл ажиллагаа нэлээд удаж байна. Гэтэл бид бүхэн бол нийгмийн эрүүл мэнд хамтран судлалын институт ч гэсэн хажуудаа нийгмийн эрүүл мэндийн үүрэг гүйцэтгэх ёстой шүү дээ. Энэ үүргээ гүйцэтгэе ингээд явж л байгаа боловч бидэнд тодорхой дэмжлэг ирэх юм байна гэдгийг бид бүхэн харсан байхгүй. Тэгэхээр энэ дэмжлэг одоо саяны хуулиараа баталгаажаад ингээд тодорхой нийгмийн эрүүл мэндийн ажилчдад санхүүжилт болон үйл ажиллагааны хөтөлбөр зарцуулагдах юм байна гэдэг одоо хүртэл хийгдэхгүй л байна л да. Тэгэхдээ ер нь бол Монгол улс нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа хийх хэрэгтэй байна гэдэг энэ үйл явц, энэ ойлголт хүн болгоны тархинд одооноос сууж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бол бид бүхэн хайдаг байлаа. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн энийг тоодгүй байлаа. Зөвхөн имлэг гэж ярьдаг байсан бол одоо бараг толгойтой болгон нийгмийн эрүүл мэнд гэж ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ том ойлголт. За хоёул төсөв гэж ярьснаас энэ хамрын шуулганаар зарим улс төрчин шийдвэр гаргагч нар бол одоо төсөвтөө тодтгол хийя. Таниа яг зөв төсвийн орлого багасаад эхэллээ гэдэг шуум одоо яриануд гараад эхэллээ л дээ тийм ээ. Энэ тал дээр эрүүл мэндийн салбар хэр одоо өөрсдийнхөө төсвийг хамгаалж үлдэж чадхаар байна. Та энэ дээр юу гэж бодож байна? Ер нь бол бид бүхэн харж байгаа эмнэлгийн ажилчид бас найдаж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын өөрсдөө бас найдаж байгаа. Эрүүл мэндийн яамч гэсэн хүн дээр санал нэг байгаа ах гэж бид бүхэн харж байгаа. Тэгэхээр гол асуудал юу гэхээр одоо бид бүхэн таниулдаг тийм боломжгүй. Таниулах боломж байхгүй. Харин энэ өсгөх хэрэгтэй гэдэг дээр л асуудал гарч байгаа. Яг гэвэл өнгөрсөн жилийн батлагдсан төсөв энэ жилийн эрүүл мэндийн даатгалтай хийж байгаа гэрээний энэ байдлыг харах юм бол эрүүл мэндийн байгууллагууд улс хувийн гэлтгүй бүх санхүүжилтүүд буурсан байна. За гэтэл өнгөрсөн жил 280 тэрбум төгрөгийг өнгөрсөн жилүүдийн өрөө хаа гэд ингээд улсаас нэмэлтээр гаргаж өгсөн. Тэгээд бид өхөн өнгөрсөн жилийн мөнгөн дээр төсөв буурахгүйгээр дээр нь 280 тэрбум төгрөг орж иж байгаа юм байна. Ингээ өр хаагтаа явах юм байна гэдэг итгэл найдвартай хүлээж ирсэн. Харамсалтай улс хувийн гэлтгүй бүх эмнэлгүүд хөдөө орон нутаг хот гэлтгүй тэр эмнэлгүүдийн төсвийг хасаад эхэлж байгаа. Тэгээ 20-30% ерөнхийдөө хасаад эхэллээ. Тэгэхээр яагаад ингэж юм гэхээр энэ яг нэг гэрээ бүрэн зурагдаг л байна л да. Одоохондоо хэлцэл явагдаж байна. Тэгэхээр хэлцэл дээр өдөхөн альхаар юм ойлгуулах гэдэг ажиллаж л байна. Гэхдээ яагаад ийм юм үүсэж байна гэдгийг л бид нэр эргээ харах хэрэгтэй. Цаашдаа энэ бүхэн давтагдаад байх юм уу? Дутуу болсны нь улс өгөөд байх юм уу? За нэгдүгээр асуулт мэдээж хэрэг эрүүл мэндийн салбарын санхүүжилт хүрхгүй байгаа нь ойлгомжтой. Хичнээн ингээ 280 тэрбум өгч байгаа ч гэсэн цаана нөө хангалттай хэрэгцээ байгаад байгаа учраас болохгүй байна гэдэг нэг харагдаж байгаа. За тэрний юу гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хуваарь харагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 3% байгаа. Нийт дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь нь 3% байгаа. Гэтэл дэлхийн улс орнуудыг та мэддэг 5% хамгийн багадаа байх ёстой. 6-аас 9% бол хамгийн зохистой харьцаа юм аа. За 10-11 бол тансаг хэрэглээ юм. Ер нь одоо нэмүү хэрэглээ юм аа. Зүгээр 11-ээс дээш гарчих юм бол хэтэрхий тансаг буюу үргэлжлэн хэрэглээ байна гэж шаардлагатай. За үргэлжлэн хэрэглээний жишээнд бол Америк нэгдсэн улс ордог тийм ээ. Гэтэл манай Монгол улс ятгахтаа 5% хүрэх хэрэгтэй байхгүй. Ингэсэн 5%-тэй хүрээгүй бид бүхний одоо ингээд одоо юу гэдэг дээр нь байгаа хөрсөн түвшнийг хасаад явуулах хэрэггүй. Яагаад одоо харин хасаад байна уу гэдэг асуудал бас үүснэ. Урд нь тодорхой хувьд хүрчгээд бид нэг ингээд ажиллаад байсан дүнгийг жил болгон тодорхой мөнгө нэмэгдээд байгаа мөртлөө асагдаад байна. Яагаад асагдаад байна гэдэг асуудал гарч байна. За мэдээж хэрэг инфляц центр цалинмэл нь нөлөөлж байгаа байх. Гэхдээ хөрсөн дүн зүгээр ямар нэгэн инфляц центр тооцохгүйгээр зүгээр дүнгээрээ байчих хэрэгтэй байхгүй. Өнөөдөр 100 төгрөгөөр нотон жил бид нэр ажилласан бол энэ 100 төгрөг харин бууж болохгүй өсгөл ёстой байхгүй. Инфляц центрийн тооцоо 110 төгрөг болох ёстой. Гэтэл харин энэ жил 80 төгрөг болгож болохгүй байхгүй. Тэгэхээр бид бүхэн 20-30% буурчин гэдэг чинь нийт ажилтныхаа санхүүжилт цалингаас асах уу? Эсвэл нөгөө юу лээ? Авч байгаа эмнэлгийн хэрэгсэл эм тарианаас авах уу? Нийт орж иж байгаа үйлчлүүлэгчтэй тэгвэл танах уу? За манад 100 хүн орж иж үйлчлүүлдэг байлаа гэхэд за та нар энэ тариа байхгүй учраас 80 хүнд нь үйлчлэе. Эсвэл 60 хүнд нь үйлчлэе. Бусдад нь үйлчлэхгүй шүү гэх одоо тийм үүрэг бол бидэнд байхгүй. Гэхдээ нэгэн санхүүдэд баригдахаас өөр аргагүй болно. Тэгэхээр энэ дараагийн хүндрэлийг үүсгэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яагаад одоо яриад байна вэ гэхээр энэ хүндрэл гараад засгийн газар, эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тэр байтугай салбар дээр нь яг амьдрал дээр ажиллаж байгаа эмчтэр энэ тулгараад ирэхээр иргэд эмч эмнэлгийн байгууллагуудын хооронд үл ойлголцол үүсч эхэлнэ. Яагаад дэмжлэхгүй байгаа, яагаад ингэ мөнгө өгөхгүй байгаа, дараа нь тэр чим дараагийн хүндрэлүүдэд үүсгэнэ. Тэгэхээр энээс урьсан сэргийлээд бид бүхэн энэ зохицуулалтаа эртнээс зөв хийгээч.
эхлээд энэ улсын төсөөс өгч байгаа тодорхой байгаа иргэдийн хэмнэлээ өгч байгаа. А дээр нь даатгалаас суулгасан мөнгө байна. Тэгэхээр энэ мөнгө эхлээд улсын эмнэлгүүдтэй чадамжтайгаар ажилуулахад хүрэлцэх ёстой. А тэр улсын эмнэлгүүд нийт усан жуулчны ихэнх ачааг дааж явж байгаа байхгүй юу? 90%. За тэгэхээр энэ 90%-ийг дааж явж байгаа энэ улсын эмнэлгүүдэд энэ санхүүжилтэнд хүрэлцэж гинэ үү? Нөгөө цочмог зүрх судас тархин цус орж байгаа ч гэдэг юм уу хадрын имчилгээнүүд тийм ээ энүүнд хүрч гинэ үү гэдгийг тооцоод үнэхээр хүрч байгаа бол хүргээд хуваарлах ёстой. А хүрхгүй байгаа бол одоо яах вэ гэдэг асуудал яригдана. А бид бүхэн хүрч ийн гэж харж байгаа. Тодорхой ихний төвшөнд бүр 6-5% хүрээгүй ч гэсэн. Харин яагаад хүрхгүй ингээ бүгдийг багсгаад ирэх вэ гэхээр цаадын зохион байгуулалт менежментийн асуудал байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар архаг өчнүүдтэй өнгөрсөн 9 сард хэрвээ бид бүхэн санаж байгаа бол даатгалын гэрээ хийсэн. Гэрээ ч тоо хэмжээндээ хүртсэн гэдэг ингээд дууссан мөртлөө нөгөө хувийн эмнэлгүүд дээр архаг өчний гэрээгээ үргэлжлүүлээд хийгээ явцсан. Яагаад гэвэл улс төр гэдэг юм уу хилаамаас хайгаад. Гэтэл энэ чинь улсын эхлээд эмнэлгүүдэд чадхтайгаар зарцуулах мөнгөний дахиад 350 тэрбумын алдагдлал үүсгэсэн. Тэгэхээр нөгөө 280 өгөхлөөр цаана дахиад 350 тэрбумын согтогдоод эхэлнэ. А гэтэл тэрийг менежментийн алдаад удирдлагын бодлогын алдааны тэр мөнгө алдагдсныг бид бүхэн эмнэлгийн байгууллага тэр тусмаа улсын эмнэлгүүд энэ хөдөө сум орон нутагт байгаа эмнэлэг эрүүл мэндийн байгууллага эмч ажиллаж энийг хариуцах шаардлагагүй хариуцах ёсгүй байхгүй. Тэгэхээр яагаад тэр зүйлүүдийг тэндэн зохион байгуулалт арга хэмжээг нь авахгүй яагаад ийм одоо үр төлбөр гаргав гэдгийг тооцохгүй байгаа мөртлөө шууд эрүүл мэндийн байгууллагаас хасаад байна гэж байгаа. Тэгэхээр тэр хасалтаа хийхээс өмнө харин улсын байгууллагуудад эхлээ ажиллаж илүү гарч ирээд бол хангалттай гарч байгаа бол бид хүн хувийн эмнэлгээр юуг хэлэх вэ? Энэ Монгол улс оронд хүний эрүүл мэндийг хамгаалахад хувийн эмнэлгүүд нь ямар үүрэг оройл гүйцэтгэх вэ? За энэ үүрэг оройлуудыг гүйцэтгэхэд би даатгалын мөнгө өгье. Улсын төсөөс гарсан мөнгө өгье. Харин хувь хүн сонголтоор очиод мөнгөө төлөөд явах гэж байгаа ашигын шин чанартай байх юм бол энэ тэргээр яваа гэдэг л энэ бодлогыг маш сайн ялгаж солгож өгөх хэрэгтэй. Сайн ингээд бид нар өнгөрсөн жилүүдэд маш олон юм харлаа. Одоо донорын хуулийн дэвш гэдэг нь бач улын эмчтэй холбоотой ингээд асуудал гарлаа. Энэ даатгалын жил болгоно энэ гарч байгаа энэ асуудлууд харлаа. Бид нар юуг хэрэгжүүлэхгүй байх вэ гэхээр ерөөсөө бидний заасан өөрсдийн гаргасан дүрм журмуудын нэгдүгээр тодорхой биш байна. Хоёрдугаар тэр дүрм журмуудад юмыг гээгдүүлдэг юм байна. Гуравдугаарт нь тэрийг хэрэгжүүлэхдээ бид нар буруу хэрэгжүүлдэг юм уу эсвэл албаар дутуу хэрэгжүүлдэг. Ийм л ажлууд гэдэг. Тэгэхээр энэ зүйлүүдээс харахаар ерөнхийдөө бид бүхэн Монгол улсад юу хэрэгтэй вэ гэхээр бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс. Тэгээд яагаад би энийг хэлээд байна вэ? Хэр баргийн хүн бодлогыг хэрэгжүүлдэг юм байна. Хэр болгын хүн ажил хийж чаддаг юм байна. Энэ олон хорвоогийн хүмүүс дотор ч ярьдаг хүн байдаг юм байна. Зүгээр хэлдэг хүн байдаг юм байна. Одоо юу гэдэг гомдол гаргаал тийм ээ өглөөл одоо бүх юмд ханамжгүй хүмүүс бас байдаг юм байна. Тэр дунд нь цөөн тоогоор энийг яаж ингэ дуусгандаа энийг зөв хийндэ гэсэн ганц хоёр хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүсийг урмыг авахгүй эсвэл энэ хүмүүст нь бүх төрлийн хүмүүс бүгдээр л ямар нэгэн ажил хийж их хэвээр тэр хүмүүсийн онцлогтон тохирсон ажлыг тавихгүй ажил хийдгүү үнийг дарга болгоо аваач тавьчихдаг ч юм уу эсвэл ажил хийдгүү эсвэл нэг тоо бодох хэвээр хүнд нь хүнийх нь оронд ийм амир манлайлагч юм уу идэвхтэй ингээд улс төр хөөцөлдөг тийм хүнийг авч тавьчихлаа нөгөө нь компьютер дээр сухад нөгөө энэ бодлогын юм хийхээсээ илүү нөгөө илүү улс төрийнхээ юмыг яваад байдаг ч юм уу ингээд янз бүрийн ийм холбоорууд үүсдэг юм. Тэгэхээр энэ карьерийн бодлого нөө эрүүл мэндийн салбарт меритийн тогтолцоо гэж нэрлэдэг байгаа. Энэ бол маш чухал юм байна. Ягаад гэвэл хүн меритийн тогтолцоор тодорхой явцад явж байхдаа би ямар ажил хийх вэ гэдгийг мэдэж эхэлдэг юм байна. Тэрд нь зүв байх юм бол тэр хүн өөрөө идэвхтэй биш ч байсан удирдлага нь таниад энэ хүн ийм зүйлдээ сайн шүү. Өөрөө дотроо интроверт байж болно шүү дээ. Өөрөө одоо ингээд хүнтэй ярьдгүй. Гэтэл тэр хүн тоонда маш мундаг байж болно шүү. Эсвэл тэр хүн ямар нэгэн одоо бодолт хийгээд тийм ээ бид нарыг зөвлөх, бид нарыг ингээд чиглүүлэхдээ мундаг байж болно шүү. Тийм хүмүүс тэр эрүүл мэндийн яамч байна уу, эсвэл даатгал байна уу, энэ бодлогын төвшөнд байна, эмнэлгийн удирдлагын төвшөнд эсвэл тэнд байх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хүмүүсийг зүгээр эсвэл IT-г нь хэлээд эсвэл яг тэр чаддаг хүмүүсийг л олж бид нар ажилуулах нь. Ерөөсөө энэ манай Монголын гол юм болчиход байна л да. Тэгж ажиллаж чадахгүйгаас нэгдүгээр интроверт хүн ч байсан чаддаг юм хийж чадахгүй болохоор яаж вэ? Одоо готарч чинь, ажлаас хаширч чинь, буруу ажил хийлгээд байгаа учраас тэрэн дээрээ тэнцэхгүй байна. Тэр ажил дээрээ тэр хүн тэнийг юм уу чадахгүй гэж харагдаж байгаа боловч өөр ажил дээр тэнцэх. Ингээд нэг улс төр их оролцсон ч юм уу. Эсвэл нөгөө удирдлага нь илүү хүмүүсийг харж таньж чадахгүйгаас болоод ийм ажлууд их үүсч байна. Тэр нь дараа нь юунд нөлөөлж байгаа вэ? Буцаад эрүүл мэндийн байгууллага дээр эмнэлэг дээр
ингээл бид нэртэй буцаад ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг асуулах гал нэг хэлдэг, хоёр хэлдэг үнэхээр ойлгоод байгаа юм шиг байгаа боловч дараа нь дахиад байдаг бахивэр явах талаар бид нэр бүхэн л үсээд байдаг. Бид нэр өөрсдөө эрүүл мэндийг шатаагаад байдаг. Улмаар тэр нь биелэхгүй боллоо. Ард иргэдийн эрүүл мэндийн асуудал хохироод байдаг. Жишээлбэл одоо өнгөрсөн хугацаанд бид нэр даатгалд нэг тодорхой юмнууд оруулах гал ингээл даатгалтайгаа яриад яваад байгаа. Тэр нэг зэрэг хоёлаа ярилцлагынхаа дараагийн хэсгээр яг саний таны дурдсан эрүүл мэндийн санхүүжилт удирдлагын талаар ярилцах болно. Үзэгчтэй хэсэг хормын засалгааны дараа эргээд уулзцгаая. За хоёлаа ярилцлага эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаар илүү ярилцъя гэж бодож байна. Яг тэгэхээр сүүлийн үед ингээд харж байхад монголчууд ялангуяа 90 оны сүүч 2000 оны ихээр гадаад руу явж имжлүүлдэг байлаа. Ялангуяа одоо шүднүүд гэх мэт одоо энэ өвчлөлийн асуудлаа шийдэх гэдэг. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд таны бас үрдэн өгчээс ярилцлагууд дээр харж байхад энэ салбар дээр бол одоо байсан. Ягаад вэхээр хувьд шилцсэн гэдэг ч юм тийм ээ. Гэтэл нөгөө талдаа жил болгон л одоо яригдж байна. Эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын төсвийг танихгүй байгаа хэрнээ энэ санхүүжилт яг газар дээрээ хөрсөн дээрээ нэг эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв нэг имлэг дээр очихоор хүрэхгүй байна гэдэг. Гэтэл ингээд энэ салбарын яг гол орлого нь бол мэдээж төсвөөс нэгдсэн төсвөөс нөгөөх нь тодорхой хэсэг нь бол мэдээж эрүүл мэндийн даатгалын системээс орж ирж байгаа байна. Гэтэл эрүүл мэндийн даатгал бол яг үннийг хэлэхэд яг даатгал шиг даатгал биш, тодорхой хэмжээний нэг жижигхэн төлбөр шиг байгаад байдаг. Энэ коэффициент хаана очиж энэ салбар өнөөдөр аль нэг улс төрчид ч юм уу аль нэг улсын хурлын гишүүн бүлэглэлээс үл хамааран өөрөө өөрийгөө тэтгээд аваад явах боломжтой болох байна. Энэ дээр одоо та энэ салбарт ялангуяа эрүүл мэндийн салбарын одоо удирдлагын түвшинд олон жил ажиллаж байгаа хүний хувьд анзаарсан зүйл цаашид хийх ёстой доо гэсэн одоо таны хувийн одоо бодлого хаана гэдэг вэ? Яг нь санхүүчдийн зүгээс харахад бол бас өөрөж магадгүй л дээ. Тэгэхээр бид нар ч бас эрүүл мэндийн эдийн засгийг тэргээд нэлээд олон жил судалсан. Тэрний үр дагавар амьдрал дээр яаж хэрэгжиж байгаа гэсэн хараал явж байгаа. Тэгэхээр аль тэрний миний хэлсний дагуу ер нь бол байгаа бага мөнгөн дотроо хүнийг ингээд нэг өдөр болго нэг багтхан хоол өгөөд ингээд байлгаад байвал ер нь альва хүн ч вэ, амтан ч вэ хүсэл мөрөөдлөг болдго юм байна л да. Нөгөө зөвхөн л хоолоо идэл тэгэл тэрнээсээ илүү юм идэх юмсан гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар тэрнээс биш өөр одоо ингээд жишээлбэл шинэ юм хийчи, шинэ юм бүтээчи, эсвэл би эндээс энийг хийж ийм олон хүн ингэж бол одоо мотивац аваад үр дүн бий болох. Гэтэл анхны тогтолцоо чи яасан бэхлэ гүйцэтгэлийн санхүүжилт гэж гарч ирсэн шүү дээ. Одоо энэ өнөөдрийн энэ манай даатгалын ерөнхий газраас яригдж байгаа асуудал бол нэгэнт мөнгө нь бага учраас энийг хамаагүй өрөөд байгаа учраас гэдэг арга хэмжээнүүд аваад байгаа байхгүй. Тэрэнд арга хэмжээнүүд нь жишээлбэл одоо сар болгон төдөн төгрөг зарцуулнаа. Төдөн төгрөгөөс зарцуулж болохгүй та зөгч. Тэнгүү тэр мөнгө нь хөрөлцөхгүй болохоор бид нэр сарда бүх юмаа дуусчвал тэгээд дараагийн сараа хүлээгээд сууж идэг. Яг ингээд буцаад төсвийн системд орж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ямар мэрэгэн хүмүүс яаж гаргаж байгааг бол мэдэхгүй. Гэхдээ энэ төсвийн системээ эргээд нөгөө нэгдсэн төлөвлөлт төсвийн системийг буцааж авчираад байгаа байхгүй. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын хөгжлийг ингээ харахаар үнэхээр бид нар бол гүйцэтгэл рүү орж ирээд илүү огцом урагшилсан байхгүй. Бидний хэрэгжилж байгаа, хийж байгаа юмнууд мотивацтай болж эхэлсэн. Эмч ажилчид бас шинэ юмнууд хийгээд ингээ яваадах яагаад ингэсэн. Тэгэхээр таны хэлсэн шүднүүдний салбар, дээрэн гоо сайхны салбарыг хэлье. Мөн одоо ортопедик ингэж гэдэг юм аа. Энэ салбарууд яагаад хөгжөөд байна вэ гэхээр даатгалаас үл хамааралтай санхүүжилтийн систем өөрөө хийцэн даатгалд хамаарахгүйгээр явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн бол шүднүүднийхээ асуудлыг бол өөртөө мөнгөөгөө шийдэж чадж байна. Гэтэл үнэхээр тэр бол мөнгө тодорхой мөнгөнүүд боловч хүний амин насанд хүрсэн болон тодорхой өндөр өртөгтэй тосон жуулчлагууд бол улсын хажууд байхаас аргагүй. Зарим хувийн эмнэлэг ч дийлэхгүй тийм тосон жуулчлагууд бий. Тэгэхээр хэрвээ хувийн эмнэлгүүдэд хөгжүүлэе гэж явал хувийн эмнэлгүүд өртөг байх тосон жуулчлалыг хийж авахгүй. Хэрвээ хувийн эмнэлгээр Монгол улсыг хөгжүүлэе гэвэл одоогийн байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 3% гэдэг чинь 9% хүрэх шаардлагатай болон дор хаяж. Харин улсын эмнэлгээр хөгжүүлэе гэвэл дотоодын нийт бүтээгдэхүүнийгээ дор хаяж 5% хүргээд 6-д хүрэх юм бол одоо эрүүл мэндийн салбар сав гэж босч байна. Ерөнхийд дүн. Тэгэхээр бид нарт яагаад гэвэл өнөөдөр даатгалын эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань одоо тодорхой 3-4 жил яваад ингээд тоо толчлоо шүү дээ. Тэр тоо бол дахиж хөдлөхгүй. Жилдээ тодорхой гинтийн юм гарахгүй бол
хадар судлал гэхэд л одоо таны хэлснээр 150 мянган хүнд үйлчилж байгаа. Энэ тоол ерөнхийдөө жилдээ нэг бараг нөлөөлөлгүйгээр өөрчлөгдөхгүй байхгүй. Нөлөөлөл гэдэг нь одоо 150 дээр дахиад 150 дабл одоо давхарт 2 дахин хөгжүүлэгдэнэ гэж байхгүй. Тэгэхээр 150 дээр нэг 5 мянган хүн нэмэгдвэл их юм болоо л ингээ өөрчлөлт. Тэгэхээр хөдөлгөөн зүүн ингээ тогтмол за энэ хавдар нэг иймэрхүү шүү, тэр иймэрхүү шүү гараад ирчих واخа. Одоо харин энэ тоон дээр хамгийн гол нь улсын тусламж үйлчлэгнүүд яаж явах вэ гэдгийг бариад авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид их ингээд та нар ингээд хэлж байна. Мөнгө маань ингээд байгаад байдаг, мөнгөө ингээд жил болго өгөөд байдаг гэж байна. Гэтэл улсын хөрөнгө оруулалт байгаагүй шүү дээ. Монгол улс эмнэлгүүд нь хаанхын тусламжаар баригдсан бэхлээ Зөвлөлт холбоот улс, Чех улс тийм ээ. 70-д онд 80-д онд баригдчихл байсан. Хамгийн сүүлийн үед одоо энэ ачлал руу шилжихлээр Япон скол зээлэр EDB-ийн зээлэр л ингээд баригдсан. Европын холбоо. Тэгэхээр энэ болгонд бид бүхэн улсаас хөрөнгө оруулж ирсэн зүйл байна уу гэхээр хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэр тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалт үнэхээр нэг улсын хурлын гишүүн нутаг орондоо ч юм уу ингэдгээр нэг эрдэнэтхэн ч юм уу нэг сэтич гэдэг юм ингээд нэг багаар авч өгч байснаас зохион байгуулалтаагаар улс орныг ингэж хөгжүүлье гэдэг ингээд бодлогын хувьд авч үзэж чадаагүй байхгүй. Яагаад бол мөнгө нь байхгүй. Ийм л байдал төрсөн. Энэ эрүүл мэндийн салбарын орлогыг нэмэгдүүлэх одоо сонгодог олон улсын ийм аргууд бол ерөөсөө л энэ хорт зуршлыг одоо үүсгээд байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгэн дээр татвар оруулах нэмэг гэсэн байна. Хоёулаа энэ дээр онцгой хөлөдөг тий. Онцгой албан татваруудыг яриа л да тийм ээ. Одоо хамгийн ойрын жишээ бол тамхины татвар байна. Монгол улсад бол одоо та бид хоёр бол мэднэ Европ руу явж байгаа манай монголчууд бол тамхиг пачгаар нь ачаандаа хийгээл тэгэл тэнд очиж нөгөө татвар ихтэй газар авчиж зарах гад тийм ээ. Мандаас жоох орлого орчих гад. Энэ юу харуулдаг вэ гэхээр манай энэ татвар үнэхээр сул байна. Одоо сүүлийн үед гарч ирж байгаа энэ электрон тамхи буюу одоо вейпэн дээр ч гэсэндээ асуудлууд бол гарч ирж байна. Гэтэл эргээд нөгөө талдаа харах юм бол магадгүй хавдрын би бас сайн мэдэхгүй байна. Хавдрын үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг нь саяны ярьсан энэ хоёр асуудал бол байж магадгүй. Ерөөсөө тийм шүү дээ. Байж магадгүй ш батлагдсан. Батлагдсан. Тэгээ тамхи бол нийт бүх хавдрын шалтгааны 30%. Бүх хавдрын шалтгаан шүү дээ. Тэгэхээр тамхи хүрдгүү газар байдаг. Хөхөө үүсгэн, нарвчраа, элэг тийм ээ хадаа дуушиг гэл ингээл улаан хаалаа бүх хавдрыг үүсгэн. Тэрний 30% шалтгаан. Нөгөө талдаа агарын бохирдлын татвар гэж нэмээд өгнө. Тий. За тэгэхээр эдгээрийг нэмэх тал дээр олон улсын стандарт гэж байхгүй л та. Гэхдээ яг тэр одоо жишгт нийцүүлэх тал дээр нэг үе явах юм бол танаа салбарын эрүүл мэндийн салбарын маш олон хүмүүс улсын хурлаас гараад ирсэн. Тодорхой хэмжээнд лобби бүлэг үүсгээд явах боломжтой байх шиг байна. Та хэдэн дээр одоо ямар ажлуудыг хийж байгаа вэ? Ер нь ингэж нийлээд ингээ хамтарч ажиллах одоо ийм боломжууд харагдаж байна. Яг энэ татваруудыг нэмэх тал дээр эргээд эрүүл мэндийн салбараа одоо тэтгэх одоо хөгжүүлэх зорилгоор гэдэг ч юм уу тийм ээ. Манай эрүүл мэндийн яамд бодлого төлөлтийн газар гэж байдаг. Тэгээд бодлого төлөлтийг ер нь бүх шатны газруудаа хийж байгаа. Эрүүл мэндийн яамны бүх хүчзүүтээр л хийж байгаа. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн газар дээр бодлогын газар дээр энэ бүх асуудлуудыг хилцэж шийдэж явах хэрэгтэй л да. Тэгээд энэгээр явж байгаа гэж би ойлгоод байгаа. Хамгийн гол нь үнэхээр үнэ. Манайх мөнгөө хаанаас нэмж болох вэ гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө аливаа байгууллагын удирдлага, аливаа байгууллагын толгой бол энэ салбарын мөнгийг яаж нэмэх вэ гэдэг нэгдүгээр шийдлийг хийж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр шийдэл донд хамгийн том шийдлүүд нь арх, тамхи, чихэрлэг, ундаа чихэрлэг, хүнсний бүтээгдэхүүн. За тэгээд агаарын таны хэлснээр агаарын бохирдол үүсгэж байгаа. Агаарын бохирдлын татварч гэдэг юм хот болон бусад газруудад авдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нэмэх хэрэгтэй. Монгол улсад чихрээс хязгаарч татвар авдаг. За тамхинаас бол дэлхийн таны хэлснээр тийм ээ. Тэгээ одоо дор хаяж 65% хүрэх ёстой шүү дээ. Тэгээ шинэ хуулийн төсөл явж байна. Харин энэ 126 гишүүнтэй болсны нэг давуу тал нь олон төрлийн хүн байгаа учраас эдгээр хөдлөд хяналттай хүмүүс. Тэгэхээр тэрэн дотор одоо энэ нийслэлээс харсан тэр намжим гишүүн ахалж байгаа тамхины хуулийн баг байна. Тэгэхээр бид бүхэн бол арай ихтгэл төрсөн. Энэ тамхиныхаа энэ тамхины хууль ерөнхийдөө нэмээд тэгэхээр татвараа нэмий ВП оруулъя гэсэн гол санаа явж байгаа. Бид бүхэн маш их баяртай байгаа. Тэгээд тамхины хуулийн төслийн тодорхой юу ч гэсэн одоо миний цүнхэнд явж байна л да дараатна. Тэгээд энэн дээр бид бүхэн ажиллаж байгаа. За тэгээд дараагийнх нь асуудал болохоор чихэрлэг бүтээгдэхүүн. Энэ дээр бол одоогоор хүмүүс дөнгөж эхлэхдээ улсын хурл эхлэхдээ ярьжсэн боловч одоо чимээгүй болчлаа. Тэгэхээр чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн бол хамгийн их одоо Монгол улс та бүхэн мэдж байгаа чихрийн шижин гэдэг учраас
тахал болчлаа. Хавдрыг үүсгдэг хамгийн том шалтгаан нэг олон улсын хавдар судлалын үндэсний төвөд зарлцсан. Судалгааны төвөд тэр дотор бол арматуудсууд өөрсдөө орж байгаа. Чихэрлэг, ялуу үнэртэй тэр бүтээгдэхүүнүүд бүгд хорт хавдрын бүтээгдэхүүн болсон. Тэгээ нэрээр ингээд тавьсан байна. Тэгэхээр эдгээр нь бүгдийн л хавдрыг үүсгэж байгаа. Их л гоё ялуу үнэртэй байх юм бол одоо нөгөө вейп штэ. Ганцхан уушиг хордуулахаас гадна тамхи хордуулсан нөгөө үнэр нь анх нь өөрөө давхар хавдрыг үүсгэнэ. Яг гэх мэтчлийн ийм олон зүйлүүдийг бид нэр татвараараа их юм бол манад өгчих боломжтой эрүүл мэндийн. Гэтэл манай эрүүл мэндийн салбар дээр онцгой татврынхаа нөгөө арх тамхиныхаа онцгой татврынхаа зөвхөн 2% өгч байгаа шүү дээ. Тэрийг нь тэгээд дэмжих сангаа өгч байгаа. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын тэр тамхины татврын тодорхой хувийг юм 2%. Чихэрлэгийг нэмээд бас эрүүл мэндийн салбарт өгөх юм бол энэ нөгөө 3% байгаад байгаа 5-6% болох боломж байгаа аахгүй. Тэгэхээр Монгол улс татврын бодлого дээр яагаад ингэж одоо юу гэдэг нь татганаад гэдэг юм яагаад ийм итгэхгүй байгаад байгаа юм. Ер нь бол эсвэлдэл гэдэг та мэдж байгаа. Эсвэлдэл гэдэг бол одоо гэмтүүлээсээ илүү зүйл шүү дээ. Тэгэхээр Монгол хүний хортохыг эсвэл Монголын эрүүл мэндийн салбарт тодорхой юм боломж нь олон улсын жишгэн байхад яагаад энэ тамхины татвараа хэсэхгүй вэ? Яагаад байгаа веб гэдэг зүйл одоо харангад илтээ 40 сар жил болоод Монголын хамаг залуучуудыг одоо тамхинд вебэнд оруулаад тэгээд донтуулаад ингээд байж байгаа. Би зөвхөн яагаад бас хүүхдүүдийг татврын бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаа юм. Энэ эсвэлдэл аахгүй. Үүний дээр дахиад ярихлаар нөгөө чихэрлэг ундааны бүтээгдэхүүн. Би зөвхөн их гоё шар ундаа мандаа удагсан. Би ч гэсэн одоо цагтаа ямар гоё тийм олж уух гал байдаг байсан. Гэтэл одоо ингээд эргээ харахлаар 100-ийн унд бол харин хааж ирүүл юм шиг байгаа шүү дээ. Одоо сүүлийн энэ дэр бодогтой ундаанууд бол асуудалтай. Тэгэхээр тэр ундаануудыг харахаар яагаад бид нар бас энэ дэр татврын бодлого хэрэгжүүлэхгүй байгаа. Бидний мөнгө олох боломжууд байна. Яагаад харин тэр татврын бодлогоо иргэдийн нуруунд дээр тавьж байгаа гэдэг л асуудал харагдаж байгаа юм байна л дээ. Тэгэхээр миний бодлоор ер нь бол санхүүжилтийг босгох арга байна. За хамгийн сүүлд гарсан том бодлого энэ бол 1%. Нөгөө татврын 1% хөнгөлт шүү дээ. Аливаа орлогын тийм ямар ч хэлбэрийн аж ахуйн орлогын 1%-ийг эрүүл мэнд, боловсрол, урлаг тийм ээ тэр салбар руу оруулна гэсэн. Одоо энэ бол биднэрт бас том боломж авч байна. Тэгэхээр яамдууд нөгөө тэр хуулийн заалт хэдүүлээ 22 тэр заалттай уялдуулан өөрсдөө журмаа гаргаж байгаа юм байна. Манай эрүүл мэндийн яамч гэсэн ерөнхийдөө журмаа гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг өргөн тавиад өгөх юм бол энэ байгууллагууд чинь тэр 1% татвараа эрүүл мэндийн салбарт оруулах тэр тааламжтай орчныг бүрдүүлж бид хүн өгөх ёстой. Ингэх юм бол бид хүн нөгөө одоо надад нэг хүн хэлж байсан. Манай Монголын нэг том бизнесмен. Эрдэнэхөө чи улсын байгууллагад чи Насара Бадар хийнэ гэж. Тэр үед би их эрдүүцчихсэн. Одоо бодоод байсан чи би энэ нэрийг Насара Бадар гэдэг аахгүй. Дандаа очи энэ тоног төхөөрөмжөөс та нар ингэж туслаач. Та нар ингэж энэ манай эмнэлэг одоо эрдэнэхэн эвдэрсэн байна. Эсвэл тийм ээ эрдэнэхэн байхгүй 2 сар боллоо тоног төхөөрөмж гэдэг ч юм уу. Яг бол усаас хөрөнгө оруулалт авахгүй тэрийг орлох бүтээгдэхүүн байхгүй. Дээр нь тэр нөгөө худалдаа авах ч юм уу лизингээр авах. Тэгэхээр санхүүжилтийн баталгаанууд бол хуулийн заалтууд нь бас өөр. Тэгэхээр хуулийн орчин бас бүрдээгүй. Бид нар лизингээр аваад тэр хүмүүст нь хариуцуулаад та нар энийг аваа яваа бид нар зөвхөн хүний үзэн шүү. Бид нар энэ эвдэрчүүл хариуцахгүй шүү. Та нар хариуцраг ингээ явмаар байгаа байхгүй. Гэтэл тэр асуудлуудыг шийдэхэд бас тодорхой асуудлууд байхгүй байна. Тэгэхээр энэ санхүүжилтийн ертөнц чинь биднэрт ийм боломжууд гаргаж өгч байна. 1% бариад олон компани орж ирэх боломжтой болж байна. Тэгэхээр энэ орчин бүрдэж эхэлж байна л та. Тэгэхээр энүүн дээр л бид нар хурдан шуурхай энэ цаг үеийг ашиглаад гэтэл яг ингээ ажиллаад ингээ компаниудтай уулзаж 1% яах вэ гэсэн чинь нөгөө журмууд нь тэрийг яаж хэрэгжүүлэх яах вэ гэдэг салбарын сайдын журмаас гадна татвартаа яаж өгөх юм хөө гэдэг. Тэр юм тодорхой биш юм байгаа юм. Хууль нь гоё гарцаа. Тэгээд бид нар жаахан хүлээж байна гэдэг байхгүй. Тэгэхээр мань мэтэн ингээ нэг яриад 1% бид нар зарцуулаач ингээ ярих гэхэлэр боломжгүй болчиход байна. Нөгөө хүмүүс ч бас эрсдэлтэй. Тэгээд яг засаг солигдохлоор дахиад өөрчлөгдөх. Нөгөө хуулийн тогтворгүй байх юм бас боломж байна. Тийм. Гэхдээ салбар хөгжиж байгаа. Аль салбар нь тийм ээ. Одоо бүх цаг үеэс одоо амьдарч ирсэн одоо тийм 1800 он 1970-ад оны үед амьдарч ирсэн монголчуудтай харьцуулахад өнөөдрийн мөнгөн ишиг Эрдэнэхүү гэдэг хүмүүс бол яа харахгүй эрүүл мэндийн салбар, технологи, мэдлэг, туршлага сайжрах ярээр бид бүхэн бол боломжтой эрүүл мэндэ зөв аваад явчих юм боломжтой цаг үед амьдарч байгаа гэдэг дээр бол би санал нэг байгаад энэ. Харин саяны энэ ярьсан 1% дээр бол илүү төсвөөс орж чадахгүй байгаа. Тэр ажлууд дээр магадгүй таны саяны ярьсан
тэр чихэрлэг ундааны судалгаа энэ яг хаана ямар одоо хор хөнөөлтөй яг Монголын төвшөнд хүүхдүүдийн одоо юу гэдэг ч юм уу тийм ээ. Энэ байдал дээр хийвэл бас илүү зүгээр юм болов уу гэж бодож байна. Бас хоёул нэгэнд хуулийн төслүүд ярьсных саяхан эрэгтэн эдээс шилжүүлэн суулгах тухай бас хуулийн төслийг өргөмөрж байгаа харагдсан. Энэ хууль болон одоо сүүлийн үед шүүгэн дүүлэн дагуулад байгаа бочлогын хэмжээ одоо хэрэг байна тийм ээ. Энэ асуудал байна. Энэ хуулиар дамжуулж та бүхэн яг ямар асуудлыг шийднэ гэж харж байгаа вэ? Ерөөсөө аль төрөний хэлээд байсан нөхцөл байдал л та. Бид бүхэн их хууль гаргахлаарэ ер нь тэрнийх нөгөө үр дагаврыг харж чаддгүй байна. Тэгээд нөгөө хуульчтай хөслөө, хуульчтай хамт ажиллаад нөгөө эрүүл мэндийн салбарыг энийг хий гэж бодоод оруулцдаг. Гэтэл тэр үг өсөг бүрийн ард дараа нь амьдрал байдаг, үг өсгөөрөө шийдэл байдаг. Тэр нь хизээ нэгэн цагт хэрэг болдго юм байна гэдэг л бид нар тэр бүхэн хардггүй байна л да. Тэгээд тэр үед бол бид нар яг их боломжсон дөнгөж хууль гэсэн чи 2010 доноос хэрэгцсэн хөө шүү дээ. Тэгээд дундаа нэлийн шинжлэгдсэн, шинжлэгдэхдээ сайжирсан ч вэ, бас муутсан ч вэ. Яг бол наснаас авахгүй бол донорын насыг ихсгэх, багасгах гэл эрүүл мэндийн сайдны хүртлөөр 20 одоо насыг нь бүр уртсгаал, тэгээд буцаагаал бууруулаад ингээл олон юм болж исэн. Тэгээд яг үр дүнгийн ингээ харахаар ямар ч гэсэн Монголд шинжлэх ухааны нөгөө 1954 онд анх эргэтэн шилжүүлж ирсэн, бөөр шилжүүлж ирсэн тэр үеэс хойш 40 хэдэн жилийн 3 жилийн дараа юм аа. Монгол улс бөөр шилжиж эхэлсэн байна. 43 жил. Тэр 43 жилийн дараа бөөр шилжижээд өнөөдөр ингээд явж байхдаа 43 жилийн хоцрогдолтой байсан ба шүү дээ. Араас нь илэг энэ шилжүүлэг ингээд хэдүүлээ явлаа гэхэд тэр үеийн тэр хөгжлөөс бид нар нөгөө замд нь сурсан суралцах ёстой зүйлүүдээс бид нарт гүс суралцаг байхгүй. За хийчихвэл сайхан. Хүний амь аварч байгаа юм чи ингээд бодоо. Тэр бачлалын юм чи асуудал дээр яг тэр асуудал гараад ирж байгаа. Бид нар ягаад тэр хуулиндаа эрүүгийн хууль оруулсан юм? Хэрвээ эмч эмнэлгийн ажилтныг тэр эрх зүйн байдлын тухай хуульч гэдэг юм уу эсвэл тэрийг ягаад бид нар гаргаж чадаагүй юм те. Донорын хуулийн дээр заавал эрүүгийн шинжтэй бол гэдгийг ягаад хайчаад энэ зөрчлийн хуулиа эрүүгийн шинж гэдгийг харин тодорхойлохдоо ямар замаар яаж тодорхойлох вэ? Хэн нэгэн цагдаа ч юм уу энэ эрүүгийн хууль гэж хэлээд тэгээ шүүх рүү шууд шилждэг. Ямар нэгэн мэргэжлийн байгууллагаас дүгнэлт авахгүйгээр ингээд шийдчихдэг. Ийм процедур ер нь зөв юм уу буруу юм уу? Яагаад ингэж явж байгаа? Өөрөө процедурын алдаа гараад ирж байгаа юм. Ингээд бид нар шийдэх хэрэгтэй байсан байхгүй. Одоо яг энэ хуулиар бид нар яаж өөрчлөх хэрэгтэй вэ гэж. Ер нь бол өчигдөр бид нар бас тухайн үед айжсэн гэж хэлж байна шүү дээ. Дөнгөж эхэлжээс учраас айхтар за яах вэ зөөлөн зөөлөө яваад дараа нь цасаа явчихсан. Үгүй юм байна. Хууль гэдэг бол шууд анханасаа зөрөгтэй зөв хийгдэх хэрэгтэй. Одоо бидний ярьж байгаа одоо ихэнх мэргэжлүүд өчигдөр санал нэгдээд байгаа нэг зүйл нь бол бид нар дэлхийд opt-in, opt-out гэж хоёр програм байдаг. Донор болъё гэвэл эхлээд нэгэн зөвшөөрсөн хүнийг донорт авна. Эсвэл би донор зөвшөөрөхгүй гэж бичсэн хүнээс бусад хүн бичээгүй бол тэр хүнийг авдаг. Тэгэхээр одоо ер нь бол бид нар нэг юм манай Монгол бусад нэг ганц хоёр хөгжиж байгаа улс оронд л амьд хүнээс эргэтэнгийн салгаж нөгөө амьд хүнээ хохироож байгаад хүнд эргэтэн шилжүүлээ нөгөөнийхээ амирыг аварч байгаа шүү дээ. Гэтэл Европ, Америк амьд донороос хагалгаа хийдэггүй. Хаанаас хийдэг вэ гэхээр амьгүй донороос л хийдэг. Амьгүй донороос хагалгаа хийгээд хүний амь авардаг. Тийм учраас тэр хуулийн зохицуулга маш өндөр. Гэтэл яагаад бид нар заавал хэн нэгэн хайртай хүнээ, хүүхдээ, эхнэрээ, аав ээжигээ ч юм уу хэн нэгнийг заавал эргэтэнгийн хагасалж агаад, хохироож агаад тэгээд нөгөөнийхээ амийг аврах вэ гэдэг асуудлыг бид нар болох ёстой байхгүй. Тийм ч учраас бид нар цаашдаа амьгүй донорын энэ орчин одоо тэгээд нөгөө хагалгаа хийх ч гэсэн амьд хүнээс бид нар нэг тал ийм жаах хэлэг аваад суулгаад тэрийг өсгөж хөгжүүлэхийг төлөө ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл амьгүй донороос бид нар бүтэн илгийг аваад юм уу бүтэн бөөрийг аваад тавиад эргэтэн шилжүүлчих. Тэгэхээр тэр хүний амьдрах чадвар нь ч гэсэн эдгэрэлэнд нь ч гэсэн хурцсчдаг. Тэгэхээр бид нар юу ярьж байгаа вэ гэхээр ерөөсөө анх одоо иргэний эмнэлэгч байдаг юм уу эсвэл паспорт авахтай ч байдаг юм уу хүн ерөөсөө би донор болохгүй л гэж бичээгүй бол тэрийг нь авдаг. Гэхдээ тэр донор болох зөвшөөрлийг өглөө гэж ойлгодог. Гэхдээ эцэст нь тэр донор болох ч байгаа үед нь бол энэ бол миний хувийн бодол шүү дээ. Болох ч байгаа үед нь үнэхээр тэр хүн өөрийнх нь хүсэл мөрөөдөл дэлхийд ийм байна шүү дээ. Америк нэгдсэн улсын хуулинд ч өөрийнх нь хувь хүний хүсэл мөрөөдлийг
хамгаална гэж үг байдаг байхгүй. Манай Монгол хуулинд ч гэсэн тэр хэлбэрийн нэг үг байдаг. Тэгэхээр хүсэл мөрөөдлийг хамгаална гэдэг чинь тэр хүн өөрөө сонголтоо хийчихэж байгаа байхгүй. Би 18 нас хүрээд одоо би жишээлбэл намайг нас орвол би зөвшөөрлөө эсвэл өгнө аваарай гэж. Эсвэл би зөвшөөрөхгүй гэж өгөөгүй бол одоо тэр хүн донор болох эрхийг нэгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний эрхийг бусад хүмүүс хамгаалах хэрэгтэй. Хайртай хүн ч вэ, аав ээж нөө гэр бүл нь. Тэр хүн нас орлоо тэр хүн би эрхтнээ хүний төлөө зориулна гэсэн бол бодгийн шинжлэх ухаанч байдаг. Тэгэхээр тийм л байдал руу оръё. Opt-out гэдэг програмыг хий. Харин шийдвэр гаргахдаа үнэхээр гэр бүл нь би үгүй энэ хэдийгээр энэ хүн тэр үе шийдвэр гаргасан ч гэсэн бид нар энэ хүнийгээ донор болгомооргүй байна гэвэл тэр зөөлөн буюу одоо тэр шийдвэр гаргалтан дээр нь гэр бүлийнхний шийдвэрийг хүлээн авч тэр хүний хүслийг одоо болгоч гэдэг юм уу тийм ийм зохицуулгуудыг уян хатнаар оруулахгүй болохгүй. Дээр нь бид нар чинь донор гингүүтээ цусыгаа нөгөө эдис эрхтэн шилжүүлэхээс гадна нөгөө үр шилжүүлэх нөгөө их болох гэл тэр бүгдийг хамаад донорын хуулинд авч хийсэн байсан байхгүй. Одоо салгах хэрэгтэй. Яагаад гэвэл цус одоо цусаа бид нар өдөр болгон ч юм уу одоо сар болгон ингээл өгч байгаа шүү дээ хүмүүс. Өдөр болгон цусны төв дээр хүмүүс өгч л байна. Тэгвэл тэр хууль яаж байгаа вэ гэдэг. Тэр хууль бол тэр хүмүүсийг өгөөрэй. Энэ цусаа өгөөрэй. Олон хүний амь аврыг шүү. Цусны фондыг ихсгийа. Тэр имлэг дээр таны цус хэрэгтэй байна гэдэг. Ингээд сурчлаа тэр хүмүүст урамшуулах хэрэгтэй. Харин дэлхий дээр амьгууд донорт бол урамшуул өгдөггүй. Мэдээж хэрэг. Харин тэр хүн хүслээ өгсөн. Харин амьд донор үнэхээр байх юм бол бид нэр сурчилж болохгүй шүү дээ. Хүн нэг хүнийг амьгууд донор болоорой ч юм уу эсвэл амтай донор болоорой ч гэдэг юм тийм байхгүй. Тэгэхээр хуулиуд бол ялагдах хэвээр тэр уян хатан шанараар өөрчлөгдөх хэвээр байна. Тэгэхээр бид нар хэрвээ одоо зөрөгтэй л бол нэгэнт одоо эрүүл мэндийн салбарт ийм болсон нэг мундаг эмчиг аваачаад бид нар шоронд хариулсан, шүүхэн шийдвэр нь бурууч байсан, зөвч байсан, өөр хуульчт нь юу гэж харж байгаа бид нар яаж харж ийн гэдэг ингээд марах юм бол зөндөө юм байгаа боловч үр дагавар нь ийм болцсон. Тэгвэл одоо ерөөсөө цаашдаа ийм үр дагавар гарахгүй тулд ерөөсөө амьгууд донорлогоо шилжих хэрэгтэй. Тэгээд олон хүний амь авардаг болъё. Амьгууд донорлогоо шилжихдээ opt-out програмыг хэрэглэе. Opt-out-аас хүн болгоны хүсэл мөрөөдлийг хижээгээр хангаж байгаа ч гэсэн тэнд нь гэр бүлийн хүсэл мөрөөдөл байдаг учраас гэр бүлийн зөвшөөрлийг бас давхар авдаг тийм байдал руу орё л гэдэг ийм л зүйл. Гэтэл Монгол улсад маш олон хүн нас орж байгаа. Тэгээ хүмүүс ингэж боддог. Бүх хүн тохирдог гэж боддог. Мянган амьгууд донор байлаа гэж боддог. Одоо ер нь амьгууд донор гэдгийг бас хүмүүс ойлгодог юм шиг. Нас орсон. Ерөнхийдөө нас орсон. Нас орсон мөртлөө тэр хүний эд эрхнийг бид нэр тохиолдол хугацаанд нэг хугацааг нас оронгууд нь тодорхойлол бид нэр хиймлэр амьсгалуулаад хиймлэр цусыг явуулдаг байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүнд цус очгоо болчих юм бол нөгөө эд эрхтэн чинь шууд өгчөж байгаа байхгүй. 3 минутын дотор 1 минутын дотор өгчнө. Тэгээ биологийн үхэл гэдэг ингээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр 3 минутын дотор тэр эрхтэн ямарч эргэс хэрэггүйгээр байхгүй болчихж байгаа. Тэгэхээр тэр 1-3 минут өнгөрөхөд бид нэр эрхтэн авахгүй. Тэгэхээр тэр нас орсон хүнд цус эргүүлж жагаад нөгөө эрхтний ашигтайгаар хүнд амьдрал биелүүлж байгаа байхгүй. Тэгэхээр амьд хүн юм уу бүр өгцөн хүнээс авъя гэвэл ямар ч боломжгүй. Тэгэхээр 1000-аас нэг 20% нь одоо хэрэглэгдэх боломжтой л гэсэн. За энэ хуулийн талаар бас мэдээлэл өгсөн маш баярлалаа. Үзэгчдээ зөвсөлгөөний дараа эргээд уулзцгаая. За одоо хавар болж байгаа тохиолдолд бас монголчуудын дунд нэг юм нийтлэг алдаалал л да. Агарын бохирдлын одоо улирлын үеэр л утаагаа ярьдаг. Тэгээ хавруулчаар мартчихдаг. Тийм учраас хоёлаа агарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн салбарын одоо ачаалал хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа тэр нөлөөний тухай ярилцъя гэж бодож байна. 2021 оны датан дээр суурилсан эрүүл мэндийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргасан тооцоолол байна л да. Энэ болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2024 оны 9 сард гаргасан тайлан дээрээс бол жил болгон Монгол улсад агарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс болж 7000 гаруй хүн нас орж байна. Энэ нь эдийн засгийн хохирлын хувьд манай улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10.2%-ийг эзлээд байна гэсэн ийм айхтар тооцоолол. 10.2%. Гэтэл манай эрүүл мэндийн салбар яхахгүй одоо хохирогч салбар шүү дээ. Ер нь бол тийм ээ. Гал ундраадаг салбар. Гэтэл яг энэ 10.2%-тай тэнцвүүц хөрөнгө оруулалтыг хийж чадж гин үү нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь болохоор энэ агарын бохирдлоос үүдэлтэй энэ эрүүл мэндийн нөлөөллийг бид нар бууруулах дээр яг бодлогын хувьд хар харьцаг гэж ярил л да тийм ээ. Дунд урт болон одоо богино хугацааны юм төлөвлөгөөнүүд манай энэ салбарт байна уу?
Яагаад гэвэл бид бүгдээрээ л ялангуяа би танд маш их баярлж авдаг. Яагаад гэвэл та бол яг энэ сэдвээр энэ асуудлаар бол маш одоо тоотой судалгаатай ийм мэдээллүүдийг бол үе гаргаж тавьдагт бол. Тэгэхээр энэ тал дээр таны бодол байр суурь. Агаарын мөртлөл одоо өнгөрсөн хугацаанд манай Монгол улсад бий болсон хамгийн том эмгэнэлтэй үйл явдал л да. Тэгээ энэ эмгэнэлтэй үйл явдлын үр дүнд саний тоо хэлж байна л да таны тоо. За мөнгөнд үгээр хэлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 10.2. Тэгээд нас орсон хүн бол 7,000 гэхэд тэр нас орсноос гадна ажил амьдралаа алдсан, нөгөө амьдралын чадамжаа алдсан, чадвараа алдсан, алдагдсан хөдөлмөрийн чадвартай он жилүүд алдагдсан гэдэг ингээд тооцох юм бол маш их юм гарч байгаа. Би өөрөө хүртэл 2011 онд мөн энэ чиглэлийн судалгааг хийжсэн. Тэгэхээр энэ агаарын мөртлөгийг 50% бууруулахад л өвчлөлтөдөн хуваар буурах юм байна. Эдийн засгийн юм үр дүнх юм байна гэдээ хийжсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол үнэ. Одоо эрүүл мэндийн салбарт ямар бодлого байна вэ гэж. Эрүүл мэндийн салбар нэгэнт хохирох салбар нь учраас бид нөхөн нөгөө шалтгааныг нь арилгаагүй тохиолдолд бид нөхөн хохирлын үндсэн бүтээгдэхүүнүүдийг л авч тэр эмчлэх асуудалд гарна. Тэгэхээр орны тооны мэгдэн за нөгөө өвөл болохоор л нөгөө хүүхдүүдийн өвчл ихсэн. Зуны 3 сардааны гайгүй бол буцаал өөрчлөлт ихсэж байгаа. Нөгөө үр цуглалтуудын тоог харсан байх. Маш ихсэн энэ жилүүдэд. Мөн хүүхдийн төрөлтийн тоонууд буурсан байгаа. Энэ агаар мөхтөлтэй шууд холбоотой. Үүнээс гадна хамтар гэдэг өвчин ихсэж байгаагийн шалтгаан байна. За зүрх судасны өвчнүүд ихсэж байгаа. Залуучуудыг унтж байгаа л гинт босч чадахгүй, цусан бүлгэнлээ вакцинаас боллоо гэдэг. Ягаад бид нар вакцинлуу бүх юм чих гэдэг. Ягаад тэр агаарын мөхтөл рүүгээ эсвэл архитал тамхитал гэдэг зүйл рүүгээ энэ шалтгааныг өгөхгүй. Хүн өөрөөсөө ер нь шалтгаан хайдаг юм байна шүү. Ер нь нэг ийм надад нэг юм харагдаад байгаа. Монгол хүн чинь ер нь сүүлийн үед юм болцсон юм уу? Ер нь монгол хүн ч өгдөг юм байна шүү. Өчигдөрхөн ярьж монгол хүн өгдөг хүн биш юм байна. Монгол хүн чинь авъя гэдэг хүмүүс юм байна л да. Тэгээ өгдөг биш. Тэгэхээр бид нар энийг хараад байгаа байхгүй. Донорын хуулийн дээр ч гэсэн бид нар ярьж байгаад манай нэг юм чи энийг хэлэхдээ би гайхсан. Еврей хүмүүс бол өөрийнхөө олсон орлогынхаа болон цалингийнхаа 10% дандаа сайн сайхны төлөө зарцуулна, хүнд өгнө гэж тэр нэг номон дээр нь байдаг юм. Гэтэл тэр хүмүүс дандаа өгч чаддаг юм. Донорын хуулийн ч гэсэн асуудалгүй тэгээ явчихдаг юм. Гэтэл монгол хүн бол хүнээс авахын тулд байгаа мөртлөө сүүлийн үед ингээ өөрчлөгдсөн. Үгүй гэхээр өгч чаддаггүй. Тэгээ буян үлдэж чаддаггүй. Ийм л болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээ агаарын мөхртлөө харах юм бол бид нар ч гэсэн яг өөрсдөө тийм санхүүжилтээ гаргаад 10.2%-ийг дотоодын бүтээгдэхүүнд гарч байгаа тэр хувийг бууруулахын төлөө манайхан өнгөрсөн хугацаанд өчнөө мөнгө гаргачаад дандаа нүүрс 100 гэдэг шийдэл дээр л хүрсэн. Тэрийг одоо жил болгон яриад байгаа. Гэтэл бид нар өнгөрсөн хугацаанд захаас нь авахгүй бол барилгачтай игээд хэл амгүй тэр олон одоо олон хүнийг шорон оронд хийчихэл барилгачтай хийсэн хийгээгүй би энийг асуудалд оруулаад ингээ явж байхаа захаас нь бариад байсан бол энэ барилгууд дууссан л байсан баг. Тэгэхээр энэний үр нөлөө нь тийм болох байсан баг гэж. Яг манай эрүүл мэндийн салбарын хувьд одоо яах вэ гэхээр богино хугацааны шийдэл нь бол ойлгомжтой. Ерөөсөл чанартай, чадвартай эмчлэх. Тоног төхөөрөмж нь сайн байх хэвээр, эмчилгээ үр дүнтэй байх хэвээр, тэхэнд бол сайн эмч байх хэвээр, сайн сувилагч байх хэвээр, хүний нөөцөөр хангах хэвээр. Харин урт хугацаанд бол эрүүл мэндийн салбар энэний нөлөөллийг бууруулах ухуулгын эрүүл мэндийн боловсролын ажлуудыг хийх хэрэгтэй. Гэхдээ хичнээн эрүүл мэндийн боловсролтойгоо утаандаа хамтдаа байж байвал бид нар ямар ч үр дүн төрөхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол эрүүл мэндийн яам ганцаараа урт бодлого ч юм уу эрүүл мэндийн салбарын ганцаараа урт хугацааны бодлого ерөөсөө утаанаас ангижрах хэрэгтэй. Ангижрах бодлогыг бол хэн их хүлээж засах газар л өөр хин ч. Эрүүл мэндийн салбарын хувьд бас энэ хор хөнөөл үр дагаврын тал дээр бас маш зөрөгтэй шинжлэх ухаанч ийм баримттай тоонуудыг гаргаж ирж магадгүй одоо ард иргэдийг цочирдуулах гэхээсээ илүүтэйгээр одоо зөв мэдээлэлээр хангах нь бас эрүүл мэндийн салбарын ялангуяа нийгмийн эрүүл мэндийн салбарын үүрэг болов гэж би бодоод байгаа. Тэгээд бас энэ үүргийг бас таавал миний харж байгаагаар маш сайн гүйцэтгэж яваа. Одоо манай эрүүл мэндийн салбарын лидерүүдийн нэг тэмч бас тань маш их баярлалаа гэж байна. Яг энэ асуудал дээр бол ингээд ярихад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн тухай сая жоох ярьлаа тийм ээ. Гэтэл таны нэг гаргасан ярилцлагыг би одоо энэ нэвтрүүлгийг бэлдэх гэж үзчихлээ л да. Тэрэн дээр та энэ эд эсэд өөрчлөлт оруулаад хавдрын одоо шинэ төрөл гарах гэдэг гэдэг тал дээр бас та мэдээлэл өгсөн байсан. Энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Ер нь бол хавдар гэдэг нь өөрөө
ямар нэгэн хүчин зүйл үйлчилснээс болоод тэр эдэс өөрийнхөө гүйцэтгэжсэн үүргээ гүйцэтгэж чадхаа болоод тэгээд илүү эргэн тойрны эрүүл хэсээ тийм байдал руу уруу татж ижлэхэн буруу эсүүд болгоод буруу эсүүд нь болсноос ажиллаа хийж чадхаа болоод тэгээд илэг гэж гэдэг юм уу ходооч гэдэг юм уу тэд нэр нь хэрвээ илэг болоод эргэтэн хамгаалаад цусаа бүлгэнүүлэх тийм ээ ийм үр гүйцэтгэл янз бүрийн одоо ялгаруулах тийм ээ цэвэршүүлэх ингээд шүүх ингээд босруулах зөндөө үр гүйцэтгэл ходоод нь болохоор шүүлээ гаргаад бас босруулах үр гүйцэтгэл ингэх явах хэрэгтэй бол тэд нэр нь тийм үрггүй болчих жоох байхгүй ажиллаа ихэ болчих. Тэр ажиллаа ихэ болсон эсүүд биеэр тархах тусам ажиллаа хийж чадахгүй учраас хүний бие эдисийн дөрөлтөд ороод нөгөө тэжээлийн дөрөлтөд ороод тэгээд нас орж эхэлж байгаа. Тэгээд хүний эдис эрүүл эдисийг идээл өөрсдийнхөө эс болгоод хувиргаал ингээ явчих. Яг ийм процесс бол нийгэмд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ утааны нөлөөллийг 2017-18 онд үзсэн тэр судалгаа шүү дээ. Таны дурдж байгаа судалгаа. Үнэхээр манайд бол шинэ мутац гарсан. Ер нь бол хавдрыг үүсгэж байгаа илгэний эсийн хавдар дээр бусад улс оронтой харьцуулахад тийм мутац байхгүй байхад Монголын илгэний эсийн хавдруудаас тийм мутац бий болж гарч ирж байгаа байхгүй. Тэр мутац нь юу юм бэ гэхээр агарын бохирдолтой холбоотой юм байна. Буюу нүүрс шатаасантай холбоотой юм байна. Тэр нүүрс шатааснаас гарсан тэр бодисууд маань дотроо орж ирсэлдээ улмаар энэ мутацийг үүсгэсэн байна гэдэг мутацийн дарааллыг гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мутац гэдэг буюу ондоошил гэж ярьж байгаа. Эс ондоошлох үйл явц нь хинээс үүссэн мэхлээр нөгөө агарын бохирдлоос үүссэн байна гэж. Тэгээ энэ Монгол улстай өрөмөц юм аа. Монгол улсын нэгээрээ илгэний эсийн хавдар нь өөр юм аа. Тэнгүүтээ дараа нь юу болж байгаа гэхээр бид өхөн одоо сайн Нью-Йоркийн судалгааны төвийнхэнтэй яриад батлагдчихлаа л да. Бид өхөн энэ Монголдо ер нь тэгвэл бидний нийт хавдарт тэр дархлаа эмчилгээ бай эмчилгээнүүдийг ямар хэлбэрээр нөлөөлж идэм бэ? Мэдрэг чанар нь юм бэ? Тэр гений түвшинд ямар юм яваад хэрэглээд ямар өөрчлөлт орж ийн үнэхээр нөлөөлж чадж гинэ гэдэг судалгааг хүртэл хийх гэдэг одоо ингээд судалгаа эхлэх гэж байна. За хоёулаа нэвтрүүлгийн турш маш олон асуудлуудын тухай ярьлаа. Яг хоёулаа бас шийдлийн тухай бас тодорхой хэмжээнд ирсэн. Гэхдээ би сүүлийн хоёр асуултаа нэгийг нь яг эрүүл мэндийн салбарын хувьд бид бүгдийн одоо хар хайрцагны бодлого хаашаа чиглэх ёстой вэ гэдэг дээр таны хариултыг маш товч тодорхой авъя гэж бодож байна. Яг өнөөдөр одоо ялангуяа энэ засгийн газрын үед бид нар юуг хамгийн дөрөнд нэн дэргүнд тавьж ямар асуудлыг шийдэх ёстой. Яг өмнөх цаг үеүдээ харахаар эрүүл мэндийн салбар урагшаа хөгжөөд байгаа юм шиг шинэ юм хэрэглээд байгаа юм шиг боловч энэ бүхэн яг бодит байдал дээр бол энэ бүх эмч эмнэлгийн мэргэжлүүдийн нуруунд дээр байдгаараа явж байгаа байхгүй. Тэгэхээр хэн нэгэн зөрөгтэй ч юм уу хэн нэгэн одоо хүсэлтэй за энэ эмчилгээгээ яг л хүнтэй ярилцж нөгөө альтернативсэн дандаа бадаргуудаг байдлаар шинэ тоног төхөөрөмж оруулалт ирчих юм эсвэл тэрийг өөрийн мөнгөийг мөн бусдын дэмжлэгтэйгээр явж ингэж суралцаж ирж байгаа юм. Сүүлийн үед бол тэр энийг харин эрүүл мэндийн яамнаас явуулж байгаа бодлого нь ямар ч гэсэн Монгол улстай эмчилдэг болгоё гэд энэ бодлогыг дэмжсэн бас санхүүжилтийн тодорхой бодлогыг хэрэгжүүлснээр бас ингэж гадаад улс орнд багаараа суралцах юм боломжууд бий болж байна. Гэхдээ хар хайрцагны бодлого гэж ярихлаар миний хувьд үнэхээр хамсаад байдаг байхгүй. Хинч ирсэн, ямар ч хүн байсан, ямар ч засаг байсан манай Монгол улсын эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гэдэг хоёр юм дээр хар хайрцагтай байх хэрэгтэй. Тэр хар хайрцагны нэг нь бол эрүүл мэндийн салбарт хамгийн хүчтэй, хамгийн чадaltaй хүмүүсийг дэмжсэн, тэр хүмүүсийг барьж үлдээсэн ийм бодлого хэвээр. Эсвэл үнэхээр гадаад дотоодд байгаа Монголын лидер тэр хүмүүсийг хятад улс шигч байдаг юм аа тийм ээ. Гаднаас нь буцааж авчираад өндөр санхүүжилтээр тэр хүнийг үнэлээд, хөдөлмөрийг үнэлээд, үн цэнийг үнэлээд авчираад ажиллах хэрэгтэй. Харин нөгөө энд байгаа хүмүүсийг бол тийм хүн болоход нь дэмжиж тэр санхүүжилтийг өгч дэмжсэн байна. Хөдөлмөрийн бодтоор л үнэлэх хэрэгтэй. Хөдөлмөрийг бодтоор бид нэр үнэлье гэдэг ийм зорилго явахгүй байнгын ингэж нэг ийм хавцсан төсөвт байдлаар барьсан бодлого явах юм бол бид өхөн цаашдаа эрүүл мэндийн салбараас олон чадвартай хүнийг дайж болно. Олон чадвартай хүн холдох тусам эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа салбараа үйлчлүүлж байгаа хүмүүсийн гомдол тасрахгүй, хохирол нь тасрахгүй, үр ашиг нь үр дүнтэй байдал нь байхгүй болчихлоо. Тэгэхээр энийг эртээ ингэж хэлдэг тийм ээ. Энэ хүмүүсийг эндээ барьж байлгах бодлогыг хүний нөөцийн хувьд алдна. Одоо хүний нөөцийн бодлого ер нь алдагдчихсан. Тэгэхээр хамгийн том хар хайрцагны бодлого хүний нөөц. Одоо тэр Эмраситийн 2 дугаарт орно гэж би бодож байгаа. Тоног төхөөрөмж барилга биш бол 2-т орно гэж.
Хэрвээ ямар нэгэн чадвартай, сэтгэлтэй тэр хүмүүс өөрийнхөө зоригоор бас боломжтойгоор ингээд ажиллаад эхлэх юм бол тэр хүмүүс юу ч гэж байна. Дараа нь засгаас агуухаа болно. Харин өөртөө шинэ юмнууд бичиж гадаад дотоодынхаа хүмүүстэй хамтраад бий болгож эхэлнэ. Хамгийн гол нь хөдөлмөрийн бодит үнэл, хөдөлмөрийг нь бодит үнэлэхдээ тэр хүн дахиж одоо өөр юм санаа зовхгүйгээр гэр бүл үр хүүхдээ санаа зовхгүйгээр ажиллах боломжтой ийм орчин бүрдүүлэх. Тэгэхээр хүний нөөцийн бодлого бол манай хар хайрцагны бодлого өөрөө болчлоо гэж би харж байна. Эрүүл мэндийн салбарын болон одоо хувь хүнийхээ өөрийнхөө хар хайрцагны бодлогын тухай, зарчмын тухай, зам үлийнхээ тухай мэдээлэл хуваалцсанд маш их баярлалаа. Бас эрүүл мэндийн салбарт байдаг бас ховорхон зоригтой шинжлэх ухаанч дуу хоолой байдаг тус баярлалаа гэж хэлмээр байна. Таны цаашдаа ажил усад амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг тойрсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг